36 дугаар анги. Би халз тулалдъя. Хомфей хэр итгэлтэй байна? Чүү Юмба хажуудаа суух Чүү Хомфей руу хараад асуулаа. Өвөө, иймэрхүү хүмүүсийг 10 хөдөлгөөн дотор л болгоод өгнө. Чүү Хомфей итгэл дүүрэн хариулав. Сайн байна. Явж тэр Шүү овогт Чүү овгийн хүчийг үзүүлээд өг. Гэж Чүү Юмба сэтгэл нь хансан аятай инээлээ. За. Чүү Хомфей нисэх мэт агаарт нэг эргэж харайж тавцсан дээр гарлаа. Адгийн Шүү овог миний 10 дайралтыг тэсэхгүйг чинь харъя л да. Чүү Хомфей тавцсан дээр буусан даруйда Шүү Тяныг чиглэн гайхалтай техникүүдийг араас нь хин давталлаа. Гэвч Шүү Тяны болцсон чгүй. Чүү Хомфейг ойртон эртэл бахархал тань аргагүй ширтэж байгаад гинт ураг шалхан гараа өргөн алгадлаа. Нэг алгадалтын дараа үзэгчд агаарт хөвгт цусыг харлаа. Бар шиг хүчрхэг байсан Чүү Хомфей хормын дотор тасарсан утас шиг болсон юм. Тэр аргаш хийсэн газар хүчтэй гэгч нь унлаа. Ганцхан дайралт. Тэр ганцхан дайралт хийсэн юм. Чүү овгийн залуу үеийн хамгийн шилдэг спиритийн 6 дугаар төвшөнд байсан Чүү Хомфей Шүү овгийн залуу эзний ганц цохилтыг ч даасангүй. Ямар гаслантай үнэн бэ? Гайхалтай. Тэр Шүү Тяны спиритийн 7 дугаар төвшин юм байна. Өдийн насан дээр ийм төвшөнд хүрдэг ирээдүйн ямар гэгээлэг байх болоо. Ястай л жинхэнэ суут байна да. Шүү Тяныгийн хүчийг харсан мөчид бүх зүйлэл замбраагаа алдаж янз бүрийн л яриа хашгирaan сонсогдно. Чүү Хомфейг нэг алгадалтаар ялна гэдэг ямар хүчтэй байх вэ? Шүү Тяны хүү ийм авьяастай байсан юм уу? Гэж Чүү Юмбагийн уруулынх нь нэг тал татганлаа. Чүү Хомфей зүгээр ч нэг ялагдаагүй, харин бүр мөсөн ялагдсан юм. Ингээд хүн бүрл Чүү овгийн залуу үе, Шүү овгийн залуу үеийг гүйцэхгүй гэдгийг ойлголоо. Энэ үед Чүү Юмбад нүрээ хийх газар олдохгүй байв. Тэглээгээд ямар аж ахуйгээ зэмлэлтэй нь биш. Чүү овогт хэд хүчтэй өв залгамжлагч гарч ирээгүйгээс хойш. Чүү овгийн залуу үе яахав дээл юм. Шүү Цян өнгөрөөг чинь инээгээд Шүү овгийн хүмүүсээ дагуулan Шүү Тяныг чиглэн алхлаа. Чүү овогт надтай халз тулдах зориг зүрхтэй хүн байна уу? Гэж Шүү Тяны ингээд дууссангүй. Тэр Чүү овгийн залуу үеийг харцаараа цоо хатгах мэт ширтэн. Энэ мөчөд Чүү овгийнх нь дэлбэртлээ уурлаж байсан ч тэд Шүү Тяныг дээлэхгүй гэдгээ мэдээд хинч халз тулаан хийх зориггүй байсан юм. Хэрвээ тавцсан дээр гарах юм бол өөрсдийгөө л онгоо болгохын нэмэр. Тяны зүгээр орхитоо. Чүү овгийн залуу үеийнхэнд чамайг дийлэх хүн байхгүй. Тэднийг ингээд орхичих. Гэж Шүү Цян дэндүү бассан өнгөөр хэллээ. Энийг харсан Шүү Тяны хүйтнээр хараад Шүү Цяныг дагаад явах гэж байв. Би халз тулдъя. Гэвч яг энэ үед аянга мэт чанга хоолой сонсогдохын зэрэгцээ нэг хүн тулааны тавцан руу үзэгсэлэнтэй гэгч нь харин агаарт эргэлдэн гарлаа. Чүүфэн? Тавцан дээр гарсан хүнийг харсан хүмүүс бүгд л цочролд орцгов. Фэньер, буцаад ир. Гэж Чүүфэнийг Чүү Хомфей шиг болох байх гэж айсан Чүү Юан хашгирлаа. Эч үхмээр юм. Гэж Чүү Юмбагийн царай ногоорлоо. Тэр Чүүфэний энэ үйлдэл нь Чүү овгийг улам гутаана гэж бодож байв. Жаала, чи намайг ялна гэж бодоо юу? Шүү Тяны Чүүфэнийг нэг нүдэрэ ч тоосонгүй. Чи удахгүй мэднэ. Гэд Чүүфэн инээмсэглэлээ. За яахав? Гэд Шүү Тяныг харих үед маш хүчтэй салхи үүсв. Нүд ирэмхийн зур тэр Чүүфэний урд ирээд Чүү Хомфейг алгадсан шигээ алгадах гэж дайрлаа. Энэ мөчөд Чүү овгийнх нь нүдэн анин өөр тийш харцгаалаа. Энэ эчхүүртэй байдлыг харж чадахгүй байв. Тэд Чүүфэнийг өрөвдсөндөө биш, харин Чүү овгийн нэр төр улмал унан хэмээн бодцоож байв. Хүмүүс Чүүфэнийг ялагдана гэж бодож байсан энэ л мөчөд Чүүфэний бие хажуу тийш налан Шүү Тяны дайралтаас амархан болтчихв. Дараагаар нь Чүүфэн Шүү Тяныг зөрүүлэн алгадав. Энэ Чүүфэний хурд дэндүү хурдан байсан болохоор түүнийг басаж байсан Шүү Тяны цочролд орлоо.
Тэр алгадсан гараа хойш татан Чүфэний алгадалтыг хамгаалахыг завдав. Гэвч Чүфэний дайралтыг хаахын даваан дээр түүний гар замхран алга болчихов. Новшигч, энэ тулааны техник байна. Ингэж Шу Тяны олон жилийн торчлогынхаа ачаар энийг мэдсэн ч дэндүү оройтсон юм. Чүфэний элбийн алга аль хэдийн Шу Тяны цээжин дээр бат гихч нь буулаа. Шу Тяныгийн цээжин дээр алга буусан даруйд тэр хойш хэд алхаллаа. Хүчтэй энерги түүнийг тавцангаас унгаах шахав. Харта, Чүфэн Шу Тяныг цогцглоо. Ямар хүчтэй техник вэ? Тэр спиритийн 7 дугаар төвшний хүний эсрэг давуу байдал авч чадаж байна гэдэг. Гайхширсан орилон хүмүүсийн дундаас араасаа гарна. Чүфэнийг үзен яддаг Чү овгийнхан хүртэл нүдэ бүлтгийлгэн харна. Чү Хонфэг ялсан тэр нэг алгадалтаас Чүфэн бултаад зогсохгүй, бүр хариу дайрч Шу Тяныг цоглоо. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нь Чүфэний хүч Чү Хонфэээс илүү гэсэн үг. Хүмүүс битгий хэл Чү Йомба хүртэл гайхширн ширтэн. Жаахан чадвартай юм. Гэхдээ би ахиж хүчээ барахгүй шүү. Шу Тяны ураг шалгаж эхлэхэд тулааны тавцан түүний алхан бүрт дөргөн чижирч байв. Хүчтэй энерги гарган Чүфэний урд ахин нэг удаа нүур тулан ирлээ. Түүнийг 2 гараа сунгах үед тэр хавийг нударганы дөрснүүд дүүргэн хүчтэй салхи үүсгэлээ. Яг л шуургатай аадар бороо мэт цогтолтууд ирнэ. 3 дугаар зэрэглэлийн тулааны техник байна. Шу Тяны эзэмшсэн техникийг харсан үзэгчид цочролд орон мэлэрнэ. Чүфэн арайч ийм хүчтэй техникийг хамгаалж чадахгүй байх. Яг миний хүсч байсан зүйл. Гэвч Шу Тяныгийн энэ ширүүн дайралтаас Чүфэн зугталгүй өөдөөс нь дайрна гэж хүмүүс зүүдэлж байсангүй. Чүфэн 2 гараа хөдөлгөн тоо томшгүй олон алганы дүрснүүд агаараар дүүрлээ. Алганы дүрс бүр жинхэнэ мэт тод харагдаж байв. Сайн ажиглах юм бол Чүфэний биеэс тоо томшгүй олон гар урагчсан мэтэл харагдаж, ялгаруулж байгаа аураа нь Шу Тянygийнхаас хамаагүй хүчрхэг байв. Тоолж барамгүй олон нудраг алганууд хоорондоо мөргөлдлөө. Энэ тулаанд хинэнч нөгөөхөөсөө давж гарахгүй байлаа. Энэ л мөчөд үзэгчдийн сэтгэл нь ахин огшиж эхэлсэн юм. Чүфэн энгийн 3 дугаар зэрэглэлийн тулааны техник хийсэн бол тийм ч гайхах зүйл байхгүй байсан байх. Гэхдээ тэр спиритийн 6 дугаар төвшин байж 7 дугаар төвшний Шу Тяныгийн техниктэй энэ дүүцхүйц 3 дугаар зэрэглэлийн тулааны техник хэрэгэлсэн. Энэ Чүфэн энэ техникийг хэрэглэж байна гэж үү? Хэсэг ажигласны дараа Чүвэй гинт ойлгон нүрээр нь цочрол дүрч бараалаа. Вэйер, Чүфэнийг хэрэглэж байгаа техник ямар техник вэ? Гинт түүний хажууд зогсох хөгшин нэр асуулаа. Толгоогоо өндийлгэн харах юм бол Чү Йомба байв. Чү Йомбагийн нүүрэнд ч бас цоочрол тотоос тод харагдахын зэрэгцээ. Түүний Чүфэн рүү ширтэх харц нь хариултаа хүсэн хүлээж байгаа гэдг нь тодорч харагданаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 37 дугаар анги. Бүхнийг алмааруулсан нь. Үүслийн төвчний тулаанч Чү Йомба хүртэл Чүфэнийг 3 дугаар зэрэглэлийн тулааны техник ашиглаж байгааг мэдэж байлаа. Гэхдээ энэ техник нь Шу Тянygийнхаас хамаагүй нууцлаг байлаа. Түүний туршлагаас үзвэл энэ техникийг сурахад маш хэцүү байх ёстой. Гэтэл Чүфэн аль хэдийн бүрэн эзэмшчихсэн байна. Гайхширхын зэрэгцээ тэр ямар техник вэ гэдгийг хамгийн ихээр мэдхийг хүсэж байлаа. Өвөө, хэрвээ би буруу санаагүй бол Чүфэн Азуре Драгон сургуулийн дотоод танхимын сурахад хамгийн хэцүү техник элбийн алгыг хэрэглэж байна. Гэж Чүвэй нухацтай хэллээ. Юу? Энэ дотоод танхимын хамгийн хэцүү техник юм уу? Түүнийг ийм мундаг байна гэж бодож ч байсангүй. Чү Йомба гүнзгийг эгч намсгаллаа. Тэгэд болоогүй өвөө. Энэ жилийн дотоод танхимын шалгалтанд 40 ширхэг догшин араатныг ганцаараа алж төрүүлсэн хүн байгаа. Бусад сурагчдыг ирэхээс өмнө тэр бүх догшин араатнуудыг алаад шагналыг авсан. Бас бид тэр хүнийг Чүфэн гэж бодож байгаа.
гэж Чүвэй үргэлжлүүлэн тайлбарллаа. Чүвэйн үгийг сонссон Чү Ямбагийн царай ахин нэг хувирч өгч хэлж чадахгүй болтлоо цочролд орлоо. Тэр даруйда тэр Чүфэний зүг ширтлээ. Энэ удаа түүний харц тэсөөр байсан юм. Тэр агшинд тэр Чүфэнийг Чү овгийн нэр төрийг эргүүлж авч чадах байх гэж бодлоо. Өмнө нь тэр Чү овгийн нэр төрийг хамгаалах гэж энэ хүүхдэд найдана гэж зүүдэлж байсангүй. Учир нь тэр Чү овгийн жинхэнэ гишүүн биш шүү дээ. Гэвч түүний цорын ганц найдвар нь Чүфэн болсон юм. Чүфэн Шү Тяныгийн тулаанд хинэн давуутай байгааг хэлэх хэцүү байлаа. Үзэгчид сайн хэлж мэдэхгүй байсан ч Шү Тяныгийн царай нь ярвайсан байв. Тэр Чүфэнийг хүчний давуугаараа дарж чадахгүй байгаагаас гадна энэ тэнцүү тулалдаж байлаа. Тэр аль хэдийн амьсгаадаж эхэлсэн байхад Чүфэний царайнд ямар ч ядарсан шинж байхгүй байв. Нэг л биш байна та. Энэ албаар миний хүчийг шавхаж байна. Шү Тяны нэг л биш байгааг анзаараад өөртөө ин хэллээ. Энэ тулааныг хурдан дуусгахгүй бол ингэж бодсон Шү Тяны ахиж юм бодолгүй тулааны техникээ өөрчиллөө. Энэ үед түүний биеэс ялгарх аура тэсөөр болчихов. Энэ үед тулааны тавцсан улам их дөргөн чичирч байгааг Чүфэн анзаарлаа. Шү Тяныгийн хоёр гарыг жинхэнэ гам мэт мөнгөлөг цагаан туяа бүрхсэн байв. Дараагаар нь Чүфэнийг чиглэн үл захирагдах хүчтэй аура дайран ирлээ. Дөрөвдүгээр зэрэглэлийн тулааны техник байна. Шү Тяныгийн тесрэлтэд хүчийг харсан хүмүүсийн царай ихээр хувирлаа. Арай гэж тайвширсан Чү Ямбагийн царай хүртэл өөрийн ирэхгүй ярвайлаа. Дөрөвдүгээр зэрэглэлийн техникийг энгийн сурагчид сурч чадахгүй. Тулааны талбарыг тойрон суух олон овгийн олон хүмүүс байгаа. Энэ олон хүмүүс дунд дөрөвдүгээр зэрэглэлийн тулааны техник мэддэг нэг ч хүн байхгүй. Чү Ямбад хүртэл байхгүй. Шалтгаан нь маш энгийн. Дөрөвдүгээр зэрэглэлийн техникийг зөвхөн тухайн сургуулийн хамгийн үнцэнтэй сурагчид л сурдаг. Тиймэрхүү хүний ирээдүй ийм жижигхэн газарт хязгаарлагдахгүй. Дөрөвдүгээр зэрэглэлийн техникийг олоход маш хэцүүгээс гадна тэднийг сурах арга бүрч хэцүү юм. Тэд дөрөвдүгээр зэрэглэлийн техник олж авсан ч огт ойлгохгүйз. Тиймээс Шү Тяныг дөрөвдүгээр зэрэглэлийн техник хэрэглэж байхыг харсан хүмүүс цочролд орон зогслоо. Тэр дөрөвдүгээр зэрэглэлийн техникийн хүчийг бүрэн гаргаагүйч тэр гарцсаагүй гоцсууд хүүхдүүдийн манлай. Ялагдлаа. Чүфэн ялагдах нь. Хүмүүсийн хоолой хаа сайгүй сонсогдно. Гэхдээ тэр ялагдлаа гэд огтхонч ичгцүүл биш. Учир нь тэр сул доройдоо биш, харин түүний өрсөлдөгч дэндүү хүчтэй байсан болохоор л ялагдсан. Чүфэн чинь залуугаараа байгаа хүн шүү дээ. Спиритийн 6 дугаар төвшний хүчтэй байж Шү Тянытай ингэж тулалдаж байгаа нь түүний ав ясыг тодорхой харуулна. Хэрвээ тэр Шү Тянытай нас чадсан байсан бол магадгүй өнөөдрийн тулааны хариу өөр байх байсан ч юм билүү? Хүн бүрл Чүфэнийг ялагдана гэж бодож байсан ч нэг ч хүн түүнийг доромжилсангүй. Учир нь тэдний зүрх сэтгэлд Чүфэнч бас гарцаагүй гоц суут байсан юм. Гэтэл яг энэ мөчөд Чүфэнч бас тулааны техникээ өөрчиллөө. Түүнийг чиглэн ирэх дайралтыг хамгаалсангүй. Шү Тяныгийн дайралт Чүфэний үлдээсэн зэрэглэн дүрсийг салхи мэт нэвт гарлаа. Шү Тяныгийн араас эргэлдэх бие гарч ирлээ. Хүчтэй салхи босон эргэлдэхийн зэрэгцээ цахилгаан хүртэл цахиж байв. Түүний хүч Шү Тяныг-аас хүчтэй байна уу гэхээс огтхонч дорой байсангүй. Энэ Тэнгэр минь, дөрөвдүгээр зэрэглэлийн тулааны техник байна. Чүфэнч бас дөрөвдүгээр зэрэглэлийн техник хэрэглэж байна. Шү Тяны хүмүүсийг цочролд оруулсан гэх юм бол одоогийн Чүфэн хүмүүсийг галзуурахад хүргэж байлаа. 15 наснда спиритийн 6 дугаар төвшин, дээрээс нь 4-р зэрэглэлийн техник хэрэглэж чаддаг. Зүгээр л солиормор байсан юм. Чүфэнээс баг зэрэг цахилгаан цахиж хөлөөрөө ташуур мэт Шү Тяныг хажуулдан өшгөллөө. Навшигч Шү Тяны удаан хөдөлж зүрхэлсэнгүй.
Түүний дайралтыг ямар хүчтэйг мэдэж байсан болохоор тэр даруйда гараа хойш татан Чүфэний өшөглөлтийг хамгаалахаар завдлаа. Гэвч тэр Чүфэнийг цахилгаан мэт хурдан өшөглөлтөө хойш татна гэж төсөөлж байсангүй. Чүфэн дайралтаа өөрчлөн Шүтяныгийн бүсэлхийг онлон өшгөллөө. Энэ бүхэн дэндүү хурдан болж өнгөрсөн юм. Шүтяны хариу үйлдэлж хийж амжихааргүй тийм хурдан. Чүфэний хөл хүчтэйгч нь түүний бэлхүүс рүү өшөглөх үед яс хугарах чимээ цөөрэтэн Шүтяны тавцан дээрээс унлаа. Чаны! Энийг харсан Шүтян тэрхэд цочролд орон гүйж ирж хүүгээ босгох гэхэд битгий хөдөл гэнэт Шүтяны өвдөлтөөр дүүрэн хоолоогоор хэллээ. Хугарчихсан. Миний нурууны доод үе хугарчихлаа. Юу? Тэр хавь тэр чигтээ цочролд орлоо. Нэгдүгээр зэрэглэлийн сургуулийн спиритийн 7 дугаар төвшөнд байсан Шүтяны ялагдчихлаа. Бас тэр өөрөөсөө 2 ордуу спиритийн 6 дугаар төвшний хүүхдэд ялагдсан. Гэнэт үзэж байсан хүмүүс аянга мэд чангаар алга ташцгаалаа. Зарим нь бүр Чүфэний нэрийг хашгиран хэлцгээж байв. Тэд өөрсдийн сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байсан юм. Спиритийн 6 дугаар төвшний 15 настай хүү 4 дугаар зэрэглэлийн тулааны техник хэрэглэж чаддгаас гадна спиритийн 7 дугаар төвшний хүнийг ялгах чадвартай. Түүнийг гоцсууд гихтэж багдахаар байсан юм. Тэр бол жинхэнэ мангасал гэсэн үг. Тулаан дэндүү гайхалтай байсан юм. Сүүлийн дайралт хормын дотор болж өнгөрсөн ч хүмүүс өөрийн эрэхгүй сэтгэл ханаж догдолж байлаа. Чүү овогт жинхэнэ мангас гарч иржээ. Ирээдүйд чүү овогтой холбоотой байвал алзахгүй юм шиг байна. Зарим хүмүүс чүү овогтой илүү холбоотой байна гэж битүүхэн шийдэв. Мэдээж хамгийн том шалтгаан нь чүү овгийн гоц суут мангас Чүфэн шүү дээ. Шүү овогт ийм хүн гарч ирсэн юм чинь тэдний амжилт бүтээл нь ердөөл цаг хугацааны л асуудал. Ирээдүйд тэд хичнээн хүссэн ч тэднийг амжилтаас нь зогсоож чадахгүй. Олон хүмүүс чүү овогтой сайн харилцаатай байсан цагт ирээдүйд хүчтэй ардтай болох боломжийг харж байлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 38 дугаар анги. Зомберийн алдарцуу. Чүфэн тулааны тавцангаас харин буулаа. Тэр хүмүүсийн дэмжих алга ташаалтанд баяссангүй. Чүфэний цааш явах нурууг харсан хүмүүс яахаа мэдэхгүй байв. Чүёмба инээмсэглээд аажуухнаар тэр бидэнд их гомдсон бололтой гэлээ. Тулааны талбараас явсны дараа Чүфэн Чүгүйюгийн өрөөнд ирлээ. Чүү Хонфэйн цохилт их хүчтэй байсан болохоор Чүгүйю хүнд гэмтсэн байв. 4 цаг ухаангүй байсны эцэст тэр удаанаар сэрлээ. Дүү минь юу болсон бэ? Юу болоод гадаа шуугилдаад байна? Чүгүйю тулааны талбар дээр юу болсныг мэдээгүй болохоор асуулаа. Юу ч биш дээ гэд Чүфэн тайвнаар нэмсгэллээ. 6 дугаар авга ах одоо овгийн ахлах болсон байх. Бүгд миний буруу. Би ялсан бол аав гэж Чүгүйю өөрийгөө буруутгасаар байв. Гүйю би чин дээрдсэн үү? Гэвч энэ үед Чүёмба орж ирлээ. Түүний ард Чүюан, Чүрэний, Чүнаншан болон бусад өндөр зэрэгтэй хүмүүс орж ирлээ. Өвөө би зүгээрээ гэж Чүёмбаг харсан Чүгүйю байдаг хурдаараа босон суулаа. Тэр өвөөгөө үл тоож зүрхэлсэнгүй. Зүгээр байгаа чинь яамаа да гэд Чүёмбагийн нүүрэнд энэрх сэтгэл тод харагдан хөнгөн инээлээ. Тэгээд ардаа байсан Чүнаншан руу ширтэв. Энийг харсан Чүнаншан эцсэн өнгөөр "Гүйю, Хонфэ хөөмн хамаагүй дайрснаас л боллоо. Хүн дээр тусгасны хэрэггүй дээ. Одоо түүний шарах чинийхээс ч хүнд байгаа" гэж хэллээ. Юу? Чүү Хонфэ бэртчихсэн юм уу? Гэж Чүгүйю мэлэрн суулаа. Гэж Чүнаншан гашуудалтай наргагүй инээгээд өөр зүйл хэлэлгүй Чүфэн рүү гүн гихчин ширтлээ.
Чүү Наншааны ширтэх зүг рүү харсан Чүү Гуйю хэсэг мэлэрснэ нүүрэнд нь гайхширсан царай тодорлоо. Энэ үед Чүү Ямба үг хэллээ. Фэньер, өнөөдрийн хийсэн зөвлөлд чинь баярлалаа. Чи байгаагүй бол Чүү овг нүүр хийх газаргүй болж Шүү овгийн хөл дор орох байлаа. Гэж Чүү Ямба ярьж дуусаад 10 ширхэг гэгэн сүнсний өвс халааснасаа гаргаж ирээд Чүү Фэнд өглөө. Энэ үйлдэлийг харсан хүмүүст хэлэх үг олдохгүй байлаа. Тэмцээнд төрүүлсэн хүнд өгөх шагнал ердөө л 2 ширхэг гэгэн сүнсний өвс байсан. Гэтэл тэр 10 ширхгийг гаргаж ирээд Чүү Фэнд өглөө. Өвөө, яаж байгаа юм бэ? Гэж Чүү Фэн ойлгохгүй байгаа дүр эсгэн асуулаа. Энэ бол чиний хүртэх хэрэгтэй зүйл. Зүгээр л ав. Эднийг авах юм бол миний сэтгэл амарна. Гэж хэлэх үед Чүү Ямбагийн нүүрэнд гэмшсэн царай тодорлоо. Тэр Чүү Фэнийг бусад шиг дээрлэхэж ад үздэггүй байсан ч Чүү овгийнх нь түүнийг ад үзэх үед огтхон ч зогсоодгүй байсан. Шалтгаан нь маш энгийн. Тэр өөрөө хүртэл дотроо Чүү Фэнд дургүй байсан юм. Гэтэл өнөөдөр Чүү Фэн байгаагүй бол Чүү овг бусдын дог тохуу болох байсан. Чүү Фэний ачаар Чүү овгийн нэр хүндэж тэнгэрт тулсан. Дөнгөж саяхан гихтэл Чүү овгт сайн харилцаатай байх хүсэлтэй байгаа хэд хэдэн овгууд ирсэн. Чүү Ямба энэ бүхэн Чүү Фэний ачаар болж байгаа гэдгийг мэдж байгаа болохоор гэмших баярлах хоёрын голд гацж байсан юм. Фэньер, Чүү Фэнийг эргэлзэхийг харсан Чүү Юан яруулан хэллээ. Баярлалаа өвөө. Гэд Чүү Фэн тэр гэгэн сүнсний өвснүүдийг авсан ч огтхон ч инээмсэглээгүй юм. Чүү Ямба Чүү Фэний энэ үйлдэлийг ч тоосонгүй. Харин ч бүр баярлаж байв. Тэр хойш иргэн хараад одооноос эхлэн Чүү Фэний жилийн хангамж 5 ширхэг гэгэн сүнсний өвс болно гэж Чүү Юанд хэллээ. Чүү Ямбагийн хэлхийг сонссон хүмүүс бэтгий хэл Чүү Юан хүртэл цочирдлоо. Өмнө нь хэнд ч ингэж онцгойлон анхаарч байгаагүй ба Чүү Ямбагийн энэ үйлдэл нь Чүү Фэнийг улам илүү хөгжүүлэн дэвшүүлэхийг хүсэж байгаа нь илт байлаа. Чүү Наншан тэр хэдийн царай яруугар байсан ч тэд эсэргүүцэж чадсангүй. Учир нь Чүү овгт бол Чүү Ямба тэнгэрл гэсэн үг. Овгийн ахлах солигдсон ч Чүү Ямба овгийн жинхэнэ ахлах хэвээрээ л байна. Та гурав ярилцтаа. Чүү Гуйюгийн шарахыг сайн эмчилгээ мартва. Ахлах болсон ч гэсэн гэр бүлийн харилцаагаа үл ойшоож болохгүй шүү. Гэж Чүү Ямба Чүү Юанд хэллээ. Ойлголоо аваа. Гэж Чүү Юан хариулв. Дараагаар нь Чүү Ямба Чүү Фэний мөсмөд хүйтэн царайг хараад арга ядан инээмсэглээд хүмүүсээ дагуулan гараад явлаа. Аваа, тэр Чүү Фэний ааш гэж хашаанаас гарвуугүй юу Чүү Наншан Чүү Фэнийг шүүмжилж эхэллээ. Ама тат. Гэвч Чүү Ямба хариуд нь ууртайгаар загналаа. Тэр мөсмөд хүйтэн харцаар тэдэн рүү ширтээд нухацтайгаар хэллээ. Та нар бүгдээрээ сайн сонс. Фэньерийг муулж угааг чинь сонсмооргүй байна шүү. Тиймэрхүү юм сонсогдох юм бол хэнч байлаа гэсэн хамаагүй овгийн хуулиар шийтгэгдэнэ. Энэ үгийг сонссон Чүү Наншан тэр хэдийн царайнд цонхилоо. Тэд хариу хэлж зөрхөлсөнгүй. Учир нь ирээдүйд хинч Чүү овг дотор Чүү Фэнийг өдөөн хатгаж болохгүй гэдгийг тэд сайн мэдэж байв. Аваа, та ахлах болчихсон юм уу? Гэж өрөөнд байсан Чүү Фэн гайхан асуулаа. Тийм ээ. Хайртай хүүгийнхээ ачаар ахлах болчихлоо. Гэж Чүү Юан инээмсэглээд чамайг ийм их зүйл нууж байсан гэж төсөөлж байсангүй. Аавынхаа магтаалыг сонссон Чүү Фэн ч бас жаргалтайгаар инээлээ. Тэр Чүү Юаны бахархал баяр баясал болохын тулд бүх хүчээ дайчилсан. Энэ нь ч биелэлээ оллоо. Аава, дүү минь юу болоод байна? Эцэст нь юу ч ойлгохгүй байгаа Чүү Гуйю асуулаа. Энийг харсан Чүү Юан инээмсэглээд Шүү овгийн ичхүртэй байдал болон болсон зүйлсийг дэлгэрэнгүй тайлбарлаж эхлэв.
Чуйомба Чуйваныг овгийн ахлах болгохоо зарлан бусад овгуудад сайн санаагааж харуулв. Болсон зүйлсийг мэдсэн Чүгүйюгийн эрүүн мултрах шахам унжин хэлэгч үггүй болтлоо гайхсан байлаа. Чүфэн рүү ширтэх түүний харц нэг л хачин болно. Тэр дүүгээ ийм байна гэж огтхонч зүүдэлж байсангүй. Гэхдээ юу ч болсон бай, Чүфэний ахын хувьд тэр үнэхээр их баярлаж байсан юм. Учир нь түүний дүүд ахин түүний хамгаалалт хэрэггүй болсон байв. Цуглаан дууссаны дараа Чүовгийн 15 настай тулааны урлагийн годсууд Чүфэний алдар 100 бэрийн тэртээ тархав. Зарим нь Чүфэнийг тавцанг нэг хөлөөрөө нурааж амьсгалах үед нь шуурга үүсэж гихмэтэр дэндүү хэтрүүлэгтээ ярьж домог болгоно. Зарим нь Чүфэнийг хүн биш байх ч гэсэн цуу тараана. Гэхдээ юу ч болсон бай, Чүфэн тэр хавийн хүмүүсийн хамгийн их ярьдаг ярианы сэдэв болсон юм. Ялангуяа Чүовг дотор Чуйомбагийн тушаал дор хэнч Чүфэнийг муулж хүндэтгэлгүй харьцаж зүрхлэхгүй байв. Тэдэнд Чүфэнийг өөр өнцгөөс харж өөрөөр харьцахаас өөр арга байхгүй байлаа. Азуурэ дараагийн сургууль руу буцах өдрөө Чүфэн Чүгүйюуд нэг цаас өгөөд явсныхан дараа хараарай гэлээ. Дэрэн доорчин нэг юм байгаа гэж цаасан дээр бичсэн байлаа. Мориндоо мордон холдох Чүфэнийг харсан Чүгүйю толгоогоо сэгсэрлээ. Гэвч өрөөндөө ирээд нээх юм бодолгүй сонирхон дэрээ өргөтөл Чүгүйюгийн тайван төрх цочрлоор дүүрв. Учир нь түүний дэрэн доор 10 ширхэг гэгэн сүнсний өвс байсан юм. 2 ширхэг сүнслэг шүр болон хэдэн 10 гэгэн сүнсний өвс боловсруулсан Чүфэнд 10 ширхэг бол юу ч биш юм. Гэхдээ Чүгүйюуд бол асар их зүйл юм. Хэсэг гайхширан зогссны дараа Чүгүйю гэнэт инээлээ. Тэр Азуурэ дараагийн сургуулийн зүг ширтээд одооноос ахын дүүдээ найдах хэрэгтэй юм шиг байна гэж хэллээ. Тулааны бурхан Азура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.